2025 он улиран одож байна. Олон бэрхшээл сорилттой жил байлаа. Энд манай багш нар маань боловсрол шинжлэх ухааныхаа үйлдвэрчний хилдэг хамтран тэмцэж цалингаа тодорхой хувиар нэмүүлэх энэ шийдэл төрсөн том амжилт байлаа. Энэ бүхний ард улс төрчийнхаа хувьд хэлцээрийн ширээний ард үргэлж та бүхэнтэйгээ хамт байсан. Ирж байгаа 2026 он бол боловсролыг дэмжих жил болгон зарласан. Энэ зарласан учраас бид салбарынхан багш нар, сурагчид, удирдлагууд бүгд одоо энэ жилийг маш сайн үр дүндээ өр өгөөчтэйгээр ашиглах ёстой гэж бодож байна. Боловсролын салбарт оруулах хөрөнгө оруулалт тодорхой хувиар нэмэгдсэн. Өмнө баригдажсэн төсөл хөтөлбөрүүд, сургууль, цэцэрлэг, оюутны байр, спорт залууд нэлээд хэмжээгээр баригдаж ашиглалтанд орохоор болсон байгаа. За мөн Азийн хөгжлийн банкнаас бид нэмэлт хөнгөлөлтөө зээлийг авч 41 төсөл хөтөлбөр, 32 сургууль, 9 цэцэрлэг барихаар төлөвлөсөн. Энэ мэтчилэн бид боловсролтой бодит хөрөнгө оруулалтуудыг хийх ийм жил болгож байгаа. Хамгийн гол нь бид сургууль цэцэрлэг барихаас гадна боловсрол сургалтынхаа чанарыг ахиулахад бид маш их анхаарах жил болох ёстой. Энэ тал дээр бид сургуулиудын бие даасан байдлыг хөгжүүлэхээс эхлээд багш нарынхаа ажлын байран дээр хөгжүүлэх, багш нарын ажлын ачааллыг хөнгөвчлөх, оновчтой болгох, сургалтын орчныг бүрдүүлэх, захим сургалтуудыг оруулж ирэх, хиймэл оюун ухааныг ашиглах зэрэг тал дээр бид нэлээд акцийг гаргах учиртай. Миний бие Монгол Ардын намын дэргэд байгуулагдсан хүний хөгжил, боловсрол шинжлэх ухааны бодлогын хороог эх жилүүдэд ахалж ажиллах болсон. Мөн улсын их хурлын дэргэд даргын захирамжаар байгуулагдсан боловсрол шинжлэх ухаан, хүний хөгжлийн ажлын хэсгийг мөн ахалж ажиллах болно. Энэ ахалж ажиллах хүрээндээ бид маш тодорхой зорилтуудыг тавиад тодорхой үр дүнгээр хэмжигдэх шалгуур үзүүлэлтийн ийм ажлуудыг оруулж байгаа. Энийхээ үр дүнд боловсролд маань бодит шин өөрчлөлтүүд гарах болно. Гэхдээ энийг зөвхөн улс төрчид, зөвхөн бодлого боловсруулагчид, яамны хүмүүс хийх биш. Боловсролын реформ шинжил бол нэгж сургууль цэцэрлэг дээрх реформ шинжил байх бол энд бид туйлын анхаарч ажиллах болно. Ингээд хамтдаа 2026 боловсролыг дэмжих жилийгээ үр дүнтэй амжилтанд хүрсэн жил болохын төлөө хамтдаа хичээцгээе. Та бүхэндээ шинэ ондоо аз жаргал, амжилт бүтээл, дүүрэн байхын, үлзийтэй сайхан өрөөлийг өргөн дэвшүүлье. Баярлалаа.